За хос хоёр араас нь их жаргалан төлөөлөгч байгаа. Хоёр төлөөлөгчийн санал хэлж дууссаны дараа түүхэн санал хураалт явах гэж тийм учраас танхимд байхгүй байгаа төлөөлөгч нар орж ирнэ үү? Жаргал сайхан төлөөлөгч өөр хэм байна. За эхнээс нь дуудаад оруулаарай. Санал хураалт. Хос хоёр төлөөлөгч санал хэлээ. За метроны төслийн хувьд бол бас төсөв санхүү за тэзүү боловсруулах энэ зөвлөх үйлчилгээ авах боловсон хүчин бэлдэх тал дээр бол бас гар бие оролцож одоо ингээд саналаа хэлээд хамтраад явж исэн хүний хувьд бол хит хитэн зүйлийг бас одоо бас төслийн багийнхан болон энэ хэрэгжүүлж байгаа нэгжийнхэнд бас хэлье гэж бодлоо. За төсөл томоохон төслүүд юун дээр очиод гацдаггүй гэхээр эрсдлээ бас дутуу тооцсон байдаг. За техникийн одоо хугацаа, техникийн эрсдэл, за цаг хугацааны эрсдэл түрүүн бас нөгөө хууль эрх зүйн орчингоо бид нар бас боловсронгуй болгох тал дээр яг хамтраад явах, зэрэгцээд явахгүй бол болохгүй шүү гэдэг эрсдлийг бас ярьж исэн. За улс орны эдийн засгийн нөхцөл байдал дээр бас эрсдэл бас гарах эрсдэл байх магадлалтай. Өнөөдөр Монгол Улсын 2025 оны эхний 2 сарын төсвийн орлого бүрдэх тал дээр ингээд бас эргэж харах нөхцөл байдал үүсэт явж байна. Тэгэхээр цаашдаа энэ урт хугацаанд хэрэгжүүлэх төсөл дээр бол эдийн засгийн энэ эрсдэл, эдийн засгийн байдлын нөхцөл байдлын эрсдэл үүсэх магадлал бас өндөр байдаг гэж хардаг. За энэ эрсдлийг бас төсөл хэрэгжүүлэгч нэгж одоо энэ мэдээж тэзүү батлагдаад явцсан бүх талын дэмжлэгүүд ингээд явж байгаа учраас энэ метроны төслийг бол хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаа учраас энэ эрсдлүүдийг бас цуг тооцоороо гэдгийг төслийн нэгжийнхэнд хэлээд байгаа. За мөн бас төслийн нэгж дээр бол нөгөө сая бас төлөөлөгч нар хэлээд байна. Олон нийтийн дэмжлэг бидний хувьд энэ том төслүүдийг явуулахад маш чухал. Тэгээ олон нийтийн дэмжлэг дээр бол бид нэр огт ажиллахгүй байгаа. Энэ олон нийтийн дэмжлэг авах тал дээр бүр тусгай хувиар гаргаж төслийн нэгж зардал гаргаж энэ дээр бас олон нийтийн дэмжлэг гэдэг маань бол төслөө танилцуулах шүү дээ. Хизээ энэ төсөл хийгдэх гээд байгаа, хаагур явах гээд байгаа, ямар мөнгөөр хийгдэх гээд байгаа, энэний эдийн засгийн үр өгөөж нь танд ямар одоо хамаатай гэдэг тал дээр бол олон нийтийн дэмжлэгийг бол төслийн нэгж бол зайлшгүй авах нь зүйтэй шүү гэдгийг бас сануулж хэлэх гэсэн. За тэгээ бас цаашдаа энэ төслийн нэгжийн удирдлага зохион байгуулалтын асуудал бол нийслэлийн иргэдийн хурдл дээр орж ирж байгаа учраас яг энэ том төслүүд, мега төслүүд явуулдаг олон улсын тэр менежментийн яг юугаар одоо менежментээр яваараа гэдгийг бас хэлмээр байна. За дээрэс нь одоо бас нөгөө чуулганаар мэдээлэлээ байнга танилцуулж ямаар байна. Нийслэлийн иргэдийн хурлын ээлжид чуулган болгон дээр энэ мега төслүүдийн эхлүүлж байгаа төслүүдийн явцын талаарх мэдээллийг хийлгэж байгаа ч гэдгийг саналыг бас иргэдийн хурлын дарагт хэлж байна. Хүсмээр байна. За баярлалаа.